Сайн уу. Өнөөдөр хийдүүлээ бичлэгээ үргэлжлүүлье. Би өчигдөр бичлэгээ хийж чадаагүй байхгүй юу? Яагаад гэвэл жоохон ядраад тэгээд унтсан. За би энд нөгөө текст оруулчих тэгээд хэдүүлээ уншаад юм. За, weil wir ein Netzteam sind uns auch in unserer Freizeit treffen, kommt es bei uns nur selten zu Streitigkeiten oder Konflikten. Einmal im Monat gehen wir nach Feierabend eine Kleinigkeit essen und dann ins Kino. Diejenigen von uns, die keine Familie haben, unternehmen auch mal am Wochenende etwas zusammen. Weil wir ein Netzteam sind und uns auch in unserer Freizeit treffen, kommt es bei uns nur selten zu Streitigkeiten oder Konflikten. За, weil гэдгээс хуулаад конфликтэн гэдэг хүртэл бидний нэг өгүүлбэр байна гэсэн үг. Энэ болохоор ялгаагүй бидний өмнөх хичээлүүдээр ярьжсэн небензац буюу туслах өгүүлбэр явагдаж байна. Энэ дээр ямар холбоосоор холбогдсон байна вэ гэхээр weil буюу учир шалтгаан заасан холбоосоор холбогдсон байна гэсэн үг. За, weil wir ein Netzteam sind und uns auch in unserer Freizeit treffen. Энэ бол бидний небензац буюу туслах өгүүлбэр. Дараагийн kommt es bei uns nur selten zu Streitigkeiten oder Konflikten гэдэг бол бидний хавцац буюу гол өгүүлбэр байна гэсэн үг. За, хэдүүлээ орчуулад явъя. Streitigkeiten гэдэг бол маргаан гэсэн утгыг илэрхийлнэ. За, Konflikten гэдэг бол зөрчилдөөнийг хэлж байгаа гэсэн үг. Selten гэдэг бол ховор гэсэн утгыг илэрхийлж байгаа гэсэн үг. За, weil гэдэг бол учраас гэсэн утгыг илэрхийлдэг. Бид бол үнэхээр сайхан хамт олон мөн бид нэр чөлөө цагаараа уулздаг учраас биднэрт маргаан зөрчилдөөн гарах нь ховор байдаг гэж хэлж байна гэсэн үг. Дараагийнх нь болохоор einmal im Monat gehen wir nach Feierabend eine Kleinigkeit essen und dann ins Kino. За, einmal im Monat гэдэг бол сард нэг удаа гэсэн утгыг илэрхийлнэ. Einmal гэдэг бол нэг удаа, im Monat гэдэг бол сард, monat гэдэг бол сар тийм. Gehen wir, gehen гэдэг бол явах гэсэн утгатай үг. За, wir гэдэг бол бид гэсэн утгыг илэрхийлж байна гэсэн үг. Тэгээд эзэн бие дээрээ хувираад gehen гэдэг үг маань wir дээрээ хувирсан байна гэсэн үг. За, Feierabend гэдэг бол германд ажил тарж байгааг илэрхийлдэг байхгүй юу? Тэгэхээр энэ бол nach Feierabend гэдэг бол өөрөө ажлын дараа гэсэн утгыг илэрхийлдэг. За, тэгээд nach Feierabend eine Kleinigkeit essen. Kleinigkeit гэдэг бол жижиг сажиг гэсэн утгыг илэрхийлдэг. Klein гэдэг бол өөрөө жижиг гэсэн утгатай үг тийм үү? Kleinigkeit гэдэг бол ерөөхдөө жижиг сажиг гэсэн утгыг бол илэрхийлж болно гэсэн үг. За, essen гэдэг бол essen идэх гэсэн утгатай үг. Ins Kino гэдэг бол кино үзэхээр явахыг илэрхийлж байгаа гэсэн үг. За, тэгээд einmal im Monat gehen wir nach Feierabend eine Kleinigkeit essen und dann ins Kino гэдэг бол сард нэг удаа ажлын дараа бид нэр жижиг хоол идэх мөн хоол идэхээр мөн кино үзэхээр явдаг гэсэн утгыг илэрхийлнэ гэсэн үг. За, дараагийнх нь diejenigen von uns, die keine Familie haben, unternehmen auch mal am Wochenende etwas zusammen. Diejenigen гэдэг болохоор demonstrative pronomen буюу монголоор болохоор үзүүлэх төлөөний үг юм. Би нэг монголоор яг юу гэж орчуулахыг сайн мэдэхгүй байна. Энэ болохоор бас төлөөний үг байхгүй юу? Гэхдээ ямар нэгэн тодорхой групп дотроос яг нэгийг нь онцолж хэлж байгаа тохиолдолд бид нэр diejenigen гэдэг байгаа гэсэн үг. Анги хамт олноос яг энэ хийдэл гэсэн утгатай ч юм уу тий. Эсвэл маш олон ном дотроос бид нэр яг нэг номыг цохож хэлэхдээ diejenigen гэж хэлж болно гэсэн үг байхгүй. Би энэ дээр хичээлхад энэ юуны төгсгөлд орчуулгынхаа төгсгөлд би та хэд бас яг diejenigen гэдгийн тайлбарыг оруулж идэгээ та хэд өөрөө уншаад бас ойлгоод үзээрэй за. За, тэгэхээр diejenigen von uns, die keine Familie haben, unternehmen auch mal am Wochenende etwas zusammen гэж байна тийм. Юу гэж орчуулад байгаа юм бэ гэхээр энэ өгүүлбэр дээрээс хэдүүлээ ахиад
нэр өгнүүдэд түгье. За die Familie гэр бүл. За haben гэдэг бол бидний sein haben байх гэсэн утгатай илэрхийлж байдаг тийм үү. За am Wochenende гэдэг бол амралтын өдрийг хэлж гин гэсэн үг. За тэгэхээр одоос гэр бүлгүй хүмүүс нь эсвэл бидний гэр бүлгүй хүмүүс нь амралтын өдрүүдээр хамтдаа ямар нэг юм хийдэг гэсэн утгыг илэрхийлэх байхгүй юу? Юм гэдэг болохоор хит утгуудыг одоо илэрхийлж идэг байхгүй юу? Нэгт бол нэр үгээр орж болно. Юунтаа нэмнэ гэхээр нэр үгээр орохоор одоо ямар нэгэн компани ч юм уу байгууллагуудыг төлөөлж илэрхийлж болно. Хоёрт үйл үгээр орно. Үйл үгээр орохдоо ямар нэгэн зүйл хийх гэсэн утгыг илэрхийлнэ. Хоёрт болохоор актив ягдана буюу тэр нь жоохон activity хийж байгаа зүйлсийг зүгээр нэг юм хийх биш. Гэхдээ одоо цугларч хамтаа уулзаа жоохон актив байгаад тиймэрхүү зүйлсийг ерөнхийдөө илэрхийлдэг. За хоёрт нь болохоор ямар нэг юм дээр арга хэмжээ авч байгаа тохиолдолд бид нэр ашиглаж болно гэсэн үг. Ямтаж энэ дээр бас жишээ би өгүүлбэрийн төгсгөлд оруулъя. Тэгээд таад хараад аваарай. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг ерөөхдөө ингэж дуусгая. Тэгээд маргааш дахиад хэдүүлээ нэг хүрхэн жижигэн текстэн дээр ажиллаад явъя. За баяртай.